Өвөрхангай аймгийн хар хорин сум. Эртний түүхийн өлгийн нутгийн түүхэн суурь тавигдсанаас хойш 70 зуны шувуудын жиргээтэй айлсан ирлээ. Буурал түүхийн өлгийн нутаг, буданд цэнхэр энэ л хангай, эртний түүхийн жимтэй, элэнц өвгдийн нэртэй, номын гэгийн авшигтай, буянтай сайхан нутаг билээ. Эрдэн зуунаар өртөөлж түүхийн хуудсан дархлагдсан Эрдэн зуухийд эртний нийслэл хар хорин хот гээд түүхэн бахархлын өлгийн нутгийн ард түмэн өдгөө 70 жилийнхээ түүхт ойг ёслол төгөлдөр угтан авах гэж байна. Сайн байцгаана уу үзэгчдээ. Зуны дэлгэр сайхан энэ өдөр эртний түүхийн өлгийн хар хорин сум түүхт 70 жилийнхэн ойг угтаа авах гэж байна. Түүхийг бичлэлцэн эрхэм хүмүүсийн дурсамж дурдгатгалтай энэхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийг үндсэн хөтөлбөр хар хорин сумын уугуул урамдрах компанийг үүсгэн байгуулсан Алтан туяа эгч маань хамтран хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. За би хар хорин сумын уугуул энд төрж өссөн бүх миний амьдрал бол хар хоринтой холбоотой юм аа. Түүх 70 жилийнхээ ойг тохиолдуулан би хар хорин сумдаа хар хорин сум сангийн аж ахуй байгуулсан ахмадуудтайгаа уулзахаар хүрэлцэн ирээд байна. Би өглөө болгон би дээж өргөхдөө хар хорныхаа нутаг бодож би дээж өргөдгөө. Хангаа овоо минь орхон түшээ мөрмөн их баг арцад эрээн зүүн сүү тодон хархан төмөрт хархан аман нус яван жолвоо бангийн овоо хангаа овоо шанх хархан дулаан хан уул минь үлжит гол сарын гол сайхан булгийн дэнж гэж би өсөд төрсөн нутагтаа байнга дээж өргөдгөө. Ингээд өвгдүүд маань Ахмадын өргөөнд цугласан байна. Хар хорин сум сангийн аж ахуйг үүсгэн байгуулахад гавьяа байгуулж одоо олон жил тариал тарьсан манай хар хорин сангийн аж ахуй бол маш өрмөгц юм. Улсын 5 том үйлдвэртэй ийм сайхан сангийн аж ахуй байсан учраас энэ ахмадуудтайгаа уулзахаар би хүрэлцэн ирлээ. За ингээд бүгдээрээ Ахмадын өргөөнд очиж хар хорин сумынхаа өвөг түүхийг ярилцгаая. За тэгье. За бид Ахмадынхаа өргөөнд хүрэлцэн ирсэн байна. Одоо хар хорин сум сангийн аж ахуйг үүсгэн байгуулахаас ахгуулаад өдий хүртэл одоо ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань ийм үр хүүхэд ач зээнэр болон бүх хүмүүсийг урьсан байгаа. Ингээд минь бол зөвхөн миний урилга шүү. Засаг дарга одоо иргэдийн хуралдал энэ би өөрийнхөө хуваар урьсан байгаа. Ингээд энэ нэвтрүүлэгт би Монгол улсын одоо гавьяат агрономч сум сангийн аж ахуйн дарга Дасүгийн лавгуудыг одоо танилцуулахад таатай байна. Ингээд лавгууд маань хар хорин сум сангийн аж ахуйнхаа үүх түүх ажиллаж хэрхэн амьдарч ирсэн одоо ажил үйлчлэгээ явуулж ирсэн талаар ярина. Ингээд лавгуудаа микрофоноо шилжүүлье. За сайн байцгаана уу? Энэ цугласан ахмадууд маань бас сайн байцгаана уу дор үлдээ. Тэгээ өнөөдөр бас нутгийн хүүхэд одоо миний үеийнхэн энэ Алтан туяа маань бас ингээд сэтгэл гаргаад ахмадуудыг цуглуулад ингээд түүхэн одоо 70 жилийн энэ өндөрлөг дээрээс ингээд бичлэг хийгээд ярилцлаганд оруулж байгаад үнэхээр таатай байна. Тэгээд сангийн аж ахуй мэдээж 1956 онд байгуулагдсан. За байгуулагдсанаас хойш өнөөдөр 70 жилийн одоо нүүрийг үзэж байна. Тэгээд энэ 70 жилийн ойдоо бүгдээрээ дамаа ахмадууд маань их юм хүлээж сэтгэл дүүрэн байгаа гэдэгт би бас одоо хувь хүнийхээ хувьд бол бас ингэж бодож явах юм аа.
Би бол ерөөсөө хар хорины сангийн аж ахуй байгуулагдаад энэ тэндээс хүмүүс ирээд тэгээ одоо ингээд тал талаасаа энэ аж ахуй хөгжөөд ингэж явах үед хар хоринд ирсэн одоо тэр улсуудын нэгнийх нь үр сад одоо яг л энэ нутгийн унган хөөхд байгаа юм. Тэгээд ч барахгүй миний өвөө хар хорины сангийн аж ахуй ногооны талбайд ажиллаж намайг дагуулаад жоохноос ахуулаад ногооныг зэрлэг зулгаагаад явдаг байсан. Тэр утгаараа би сангийн аж ахуйн газар тариалантай бүр хүн холбоотой л гэж өөрийгөө боддог. Тэгээ би сангийн аж ахуйд олон жил бригадын дарга хийлээ, 3 дугаар тасгийн дарга хийлээ. Тэгэл энэ их олон хамт олонтой сүүлдээ сангийн аж ахуйн боловсон хүчин хийлээ. Тэгээд 92 онд хувьцагдсанаас хойш бол би одоо хувьцаат компани хар хорин хувьцаат компани гэдэг одоо хар хорины одоо би бол хар хорины одоо сангийн аж ахуйн голомт гэж үлдсэн хар хорин хувьцаат компанид бол одоо захирал нь байлаа, боловсон хүчний тасгийн дарга байлаа. Сүүлдээ одоо би одоо хар хорин сумд одоо иргэдийн төлөвчдийн хурлын дарга хийдэг байлаа. За баярлалаа. Тэгээ та нартай 70 жилийн ойдоо эрүүл ад жаргалтай сайн сайхан байхын ерөөлийг өргөн төвшүүлье. За 70 жилээр сайхан уулзцаая гэж бодож байна. За манай хар хорин сум сангийн аж ахуйд олон сайхан тараадаг компани жолооч нар одоо ногоо тариа бригадын хүмүүс улсын миний мэдхээс улсын авраг бас адья сүрэн дэлггүй. Тэгээд энэ сайхан хүмүүстэй 70 жилийн баярын босгон дээр энэ үр хөөхтөн үзэг ахын дүүн хараг гэж бодоод Улаанбаатар телевиз бол Монголын топ 5 телевизийн нэг гэдгийг манай үзэгчид сайн мэдж байгаа. Тэгэхээр одоо энэ үүхтүүхийн тухай ярьж өгнө үү? Хар хорин сумын одоо тариа бригадын үүхтүүхийг хамгийн сайн мэдэх хүнийг бол би өөрийнхөө хүүхэд байхаас сайн мэдчихсэн. Одоо цогтойгоог би энэ хар хорин сум сангийн аж ахуйд ажиллаж исэн олон сайхан хүмүүсээ танилцуулах байхаа гэж бодож байна. Ингээд цогтойгойд микрофоноо шилжүүл. Би одоо хар хорин сумын ерөн нам царайн зогтоо гэдэг хүн байна. Би одоо агрономын мэргэжилтэй. Сангийн аж ахуйд одоо 40 жил ажилласан одоо хар хорин суманд. Сангийн аж ахуй байгуулагдаад нэг 13 жил болж байхад би ирж 68 онд ирсэн юм аа. 1968 онд. Ирээд одоо энэ тариа бригадын дарга хийгээл ингээл эхэлсэндээ анхны ажил сангийн аж ахуйд харан тартал 40 жил ажилласан байна. Улсад. Нарны сангийн аж ахуйчтай улсад одоо тэргүүний аж ахуй байсан. Тэр үеийн одоо манд засгийн тогтоолоор одоо хар хорины сангийн аж ахуйн туршлагыг улсын хэмжээгээр одоо нэвтрүүлэх, улсын бүх сангийн аж ахуйнууд нэвтрүүлэх одоо тийм тэр үеийн товрааны тийм тогтоол гарч ирсэн. Тийм одоо ажилтай. Тэгээд одоо 30 гаруй мянган эргэлтийн талбайтай 20 гаруй мянган газар тариа тарьдаг, үр тарианы чиглэлтэй тийм аж ахуй байлаа. Тэгээд одоо манай зөв сайжуул тэр үед одоо олон аврагууд, хөдөлмөрийн баатрууд, 5 хөдөлмөрийн баатар 12 одоо гавьяаттай авиатлогчд, агрономчд, авиатлогчтай ийм одоо сайхан хамт олон хүчээр ингээд хорин сум сангийн аж ахуй одоо ажилладаг байлаа. Одоо тэгээд 70 жил байгууллагаас 70 жил болж байна. 70 жилийн хугацаанд одоо сайхан хөгжсөн та нөхцөл одоо ингээд харж байгаа. Яг одоо хааштай ойд амжилттай ажиллаж ингэж байгаа сайхан ерөөл төвшүүлье. За энэ хар хорин сум сангийн аж ахуй байгуулагдсан энэ сайхан түүхт 70 жилийн он баярт удахгүй тохиох гэж байна. Энэ их 70 жилд одоо хийж бүтээснээ үнэлвэл төр засгаас өндөр шагнал хүртсэн Монгол улсын гавьяат агрономч, Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилтан Чимэд Доржгой, манай хар хориноос нэгдсэн эмнэлгээс 2 гавьяат төрсөн гэж би бас дуулсан юм байна. Тэр 2 эмч маань ирээгүй байна. Тэгээ ингээд энэ урлагийн түүхгүйгээр бид нар хойд үеийн залуучууд, хойд үеийнхэн гэж байдгүй учраас энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээ манай хар хоринд одоо аюустай одоо ерөөл хилдэг, шүлэг магтаал хилдэг ийм хүн байгаа. Тэгээ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ хүүгагаа одоо энэ хар хорныгаа магтаж өгөөч гэж хүсэж байна. За би хар хорин нутгаа магтъя.
дэглэтэй хангавны хормодон шумурсаг давласан орхон голны хуундэ хам чингсин үйдэн хамгамлинислэл хотвин нуулсан хортухин дурсалтай хар хорон хоттон Тэнгэртэй зүсгэдэ төгсөдүүдэн манхарсан хүн өтөргөйгрийн хүн чулуух шудрсгалтай хамархны хүндидэн хавдэцэн мунтай халхын бичрэл тэрдэн руута хамгардын шүтэнтэй хар хорон тагминнэ Хадын хөшөөтэй эрдэн руугаан хамгаалсан гомбурхан цагуустай Чингисийн хар сүлдэт дүн шанхи хийдэт гадагдсан чулуун стамикийн үн шашнанда дүнхөрсөө хар хорон хоттон Анх 1974 онд энд тракторын жолоочоор ажиллаж байсан. Одоо манай баригад энэ дарга тэнцөөж байна. Ингээд юу зэрэгтэй ба тэгэл түүнээс хойш араа дээр лэний байгууллага холбооны байгууллагт олон жил ажилласан. Ингээд ардын авьяастай хөө. За одоо манай хар хорин сумын засаг даргаар ажиллаж байсан өндөр насныхаа тэтгэврт гарсан үйлчлэгээний гавьяат ажилтан чимэд дурж байгаа урьж байна. Та энэ хар хорныхаа тухай бидэнд танилцуулна. За энэ жил хар хорин сум сангаачхан 70 жилийн ойг тэмдэглэхээр өргөн хүрээ тарих хэмжээнүүд зохион байгуулагдж байна. Би хар хорин сум сангаачхан бүх түүхээс та бүхэнтэйгээ бас тавшхан ярьж хаалцъя гэж ингэж бодлоо. За бидний хувьд 1968 онд хар хорны гурил тэжээлийн комбинатын ерөнхий инженерээр эхэлж одоо ажилласан ийм хүн байгаамаа. Хар хорны сангийн аж ахуй эд байгуулагдаж байх үед би хужиртын 10 жилийн дунд сургуульд сурагч байлаа. Тэр үед хар хорин сумын бүтээн байгуулалтын ажилд хужирсан би 10 жилийн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид идэвхтэй оролцдог байсан. Бид энэ өлийн гөтлийн цаана тоосоо сахидаг байлаа. Хойд орхон голын эрэг дээр мойлтын дэнж дээр мөн тоосоо сахидаг. Баян тоосго зөөж өгдөг. Энэ гурилын үйлдвэр болон бусад объектуудыг барьж байгуулж байхад мөн барилгын туслах ажлыг гүйцэтгэдэг байлаа.
хар хорин сум маань Атрын сангийн аж ахуй одоо анх байгуулагдаж түүн дээр суурилж анх одоо үйл ажиллагаанд өрнөж байсан юм юм аа. Хар хорин сум маань ганцхан том сангийн аж ахуйгаас гадна энэ гурилдаж үйлдвэртэй үр тариатай одоо гүйцэтгэл боловсруулах ийм үйл ажиллагаатай нягт холбоотой үйлдвэр аж ахуйн газрууд байгуулагдсан. Тухайлах юм бол Бүгд найрамдах Унгар ард улсын тусламжаар хар хорны гурил тэжээлийн комбинат гэж байгуулагдлаа. Энэ одоо жилдээ 18,000 тонн одоо гурил үйлдвэрлэдэг. Чандрын хувьд улстай гайхуулж байсан алтан медальтай чандрын тэмдэгтэй ийм гурил үйлдвэрлэдэг. Энэ өвөр хангаа, ар хангаа, баян хангоргойлтой аймгийг гурилаар хангадаг. Дараа нь Зөвхөн холбоот улсын тусламж техник эдийн засгийн тусал цаатаагаар одоо жилдээ 18,000 тонн багсармал тэжээл, хорголжин тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай ийм үйлдвэр бас байгуулагдлаа. Түүнээс гадна одоо хар хоринд маань бүгд найрамдах Пол шаардлага улсын тусламжтайгаар дулааны цахилгаан станц, спиртийн үйлдвэр, ясан махны гурилын үйлдвэргээд олон үйлдвэр аж ахуйн газрууд байгуулагдсан. Гот хоорондын 34 дугаар бааз гээд энэ бол тариагаан тариад гурил тэжээлэн хийгээд үүнийг одоо зөөд тээвэрлээд аймагуд төрөгдөг биеийнтэйгээ үйлдвэр технологийн хувьд холбоотой хоногт одоо дасралтгүй 3 ээлжээр ажилладаг ийм үйлдвэр аж ахуйн газрууд ажилладаг байсан. Хар хоринд маань Монгол улсын анхны усан цахилгаан станц аль 1950-ад оны одоо сүүлчээр байгуулагдсан байна. Зуны цагт нь миний сая нэрлж байсан энэ алдан үйлдвэр аж ахуйн газруудыг сангийн аж ахуйн тасаг гэд бүгдийг одоо цахилгаанаар ингэж хангаж байлаа. За өвлийн цагтанд болохоор дизель станцуудаар цахилгаан гэрэл энэ үйлдвэр аж ахуйн газрыг мөн цахилгаанд хангах ийм ажил хийгддэг одоо байсан юм аа. Манай хар хорин суманд Атрын сангийн аж ахуй анх байгуулагдах үеэс эхлээд манай өвөр хангаа, ар хангаа, мөн босод Зарим аймгийн олон сумдаас газраас хөмсүүд ирсэн харьцангуй ийм сайхан одоо хамт олонгууд энд бүрсэн байгаа юм аа. За миний хувьд 1990 онд Сум сангийн аж ахуй төр захиргааны байгууллага Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу үйл ажиллагаанд тусгаарлагдсан үеэс хойш 90 оноос 2004 оныг дуустал сумын одоо засаг дарга иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан ийм хүн байгаа. За сайн байцгаана уу. Бүгдээрэнд нь Сум сангийн аж ахуй байгуулагдсаны 70 жилийн мэндийг хүргье. За би 70 жилдээ часуу 1966 онд энэ хар хорны сангийн аж ахуйд ирж ажилласан юм аа. За энэ ямар түүхтэй вэ гэхээр 1959 онд Атрын анх дугаар аян гэж улсын хэмжээнд зарлагдаж Атрын аян эхэлсэн. Ийм түүхтэй. Тэгээд энэ Атрын сангийн аж ахуй Атар газар эзэмших энэ хөдөлгөөн улс даяар өрнөсөн энэ үед Алтан булгийн техникум мал аж ахуйн мал эмнэлгийн техникумыг хөдөө аж ахуйн техникум болгож өргөжж энэ Алтан булгийн хөдөө аж ахуйн техникумын агрын ангийг төгсөөд тэгээд намын дээд сургуулийн 2 жилийн ангийг төгсөөд тэгээд тэндээс хар хорны энэ сангийн аж ахуйд ирж ажилласан юм аа. За хар хоринд ирээд номын сан хөлөвт ажиллаж байгаад тэгээд сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дараагаар дараа нь 1973 онд
мөн хар хорин сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх гарны орлогч даргаар тэгээ дараа нь сангийн аж ахуйн боловсон хүчний тасгийн даргаар ажиллаж байлаа. За манай сангийн аж ахуй 1956 онд байгуулагдсан ч гэсэн Атрын анх дугаар аян улсын хэмжээнд зарлагдсан энэ үед мөн сангийн аж ахуй ажил үйлсээрээ шалгарч автан гац одонгоор шагнуулж байсан юм сангийн аж ахуй. За мөн түүнээс гадна сангийн аж ахуйн энэ тариаланчид өндөр ургац авч Улстан тэргүүн байранд шалгарч их олон машин моцын ихлээр шагнагдаж байсан ийм түүхтэй. За манай сангийн аж ахуйгаас Хөдөлмөрийн Баатар, Гавьяат механикжуулагч, Гавьяат агрономч одон хүн шалгарч шагнагдаж байсан. За Хөдөлмөрийн Баатар одоо анхны Атрын сангийн аж ахуйн одоо анхны шанг татаж байсан Хөдөлмөрийн Баатар авир мэдгой байна. Гавьяат Хөдөлмөрийн Баатар шатар, Гавьяат барилгачин гомб одоо манай сум сангийн аж ахуйн дарга гомб сүрэн Хөдөлмөрийн Баатар шагнагдаж одоо ажил үйлсээрээ шагнагдаж олон түмнийхээ хүч хөдөлмөрийг ингэж үнэлүүлж байсан ийм түүхтэй. Манай сангийн аж ахуйгаас улс аймаг сумын одоо хөдөлмөрийн аврах сайжууд маш олноороо төрөн гарсан. Улсын авраг одоо трактор компаничид маш олон гарсан байгаа. Тэр байтугай одоо сангийн аж ахуйн туслах аж ахуйч одоо дахиад туулаа амьтд баригаад ногоо баригаад одоо олон юу байсаа барилга. Ийм олон салбаруудад манай сангийн аж ахуйд ажиллаж байсан хөдөлмөрийн сайжууд одоо маш бахархам одоо сайхан ийм хүмүүс ажиллаж байсан. Одоо нэгэн одоо юугаар болоод нэгэн хэв болж ажиллаж байсан ийм одоо хөдөлмөрийн сайжууд ажиллаж байсан ийм түүхтэй юм аа. Тэгээ одоо өнөөдөр манай сангийн аж ахуйн сум сангийн аж ахуй байгуулагдсны 70 жилийн ойг одоо угтсан энэ арга хэмжээнд өнөөдөр манай энэ ахмадууд энэ одоо албан байгууллагуудад ажиллаж байсан хөдөлмөрийн сайжууд төлөөлөгчдийг цуглуулад энэ юу хийж байгаа энэ алтан туяад одоо баярлаж байгаагаа та нөхдийнхөө өмнөөс хэлмээр байна. За энэ алтан туяа гэдэг охин манай хар хорны хүн, манай хар хорны талхны аюур зан гэдгийг манайхан бүгд мэдэх байх. Энэ талхны аюур зангийн охин алтан туяа энэ яасан ахуй үйлчилгээнд ажиллаж байсан. Би сайн мэднэ. Ахуй үйлчилгээнд ажиллаж байхдаа эн чинь нэг осны тэр хавьдан бол сэтгүүлч болсон хүн. Яагаад тэгж байгаа юм гэхээр шүлэг биш чинь янз бүрийн одоо өгөөлдөг биш чинь аймгийн сонинд явуулна. Одоо ажлынхаа хажуугаар ийм юм хийж байсан ахуй үйлчилгээний одоо оёдол юунд байсан хүнтэй. За тэгээд одоо ах нь одоо саяын тэр хөмөлж байгаа хүн чи одоо мөн бидтэй эрдэнэ хүү. Тэр байна. Одоо тэр сангийн аж ахуйн барилгад ажиллаж байсан тунгалаг гэр бүлийн ханд одоо хөдөлмөрийн сайжууд байгаа эднэр чинь. Ийм учраас одоо нутаг орныхон 70 жилийн ойд энэ ахмадууд энэ ажилсаг түмнийг одоо алдаршуулах гэж ийм арга хэмжээ зохион байгуулж гоод бүгдээрээ та нөхдийнхөө өмнөөс баяр хүргэл гэж бодож байна. За одоо тэгээд 70 жилдээ сайн ажиллацгаах юм байгаа үз, сайхан баярлцгаах юм байгаа үз. Тэгээ бүгдэнд нь эрүүл саруу сайхан аз жаргалыг хүсье та нөхдөд. За эрхэм хүндэт үзэгчдээ энд хүрэлцэн ирсэн ахмадуудаа би танилцуулъя. Энэ хар хорин сумын одоо цэцэрлэгийн дарга байсан Дашсурмаа эгч маань байжээ. Хар хорин сум сангийн аж ахуйн 3 дугаар тасгийн компанич Балган гой маань байж байна. Улсын авраг компанич. За энэ манай хар хорин сум сангийн аж ахуйн мухлаг одоо худалдаанаас эхэлсэн бэлэг цог ах маань байж байна. Намайг хүүхэд байхад одоо худалдаа хийжсэн худалдааны тэргүүний ажилтан ийм сайхан хүн байна. За дараачаар нь манай автотеврийн 34 дугаар баазын одоо механик анхны механик Норов эгч маань байж байна. Манай 34 дугаар баазын жолооч Төмөн нас тугай маань байж байна. За би
хар хоринд ажиллаж байсан хот орондын автовэрийн 34 дугаар баазын дараагаар ажиллаж байсан хөө. Баатар гэдэг хөө. За манай бааз 1975 онд сайд нарын зөвлөлийн 13, тээврийн яамны сайдын 67 дугаар тушаалаар хот орондын ачаа тээврийн 34 дугаар бааз гэдэг хамт олон бааз байгуулагдаж байсан юм аа. Манай баазын анхны дарга нь Самдангийн Тавсран гэдэг хүн байсан. Одоо ажилтны гавьяат ажилтан Улаанбаатар хотод амьсрын сайхан амьдарч ажиллаж байна. За манай бааз анх байгуулагдсан Эрдэнэ цантаас шилжиж ирсэн 126 автомашин чиргүүл орон нутгийн 10 орчим инженер техникийн ажилтнуудаа ажилчин албан хаагчдаагаар байгуулагдж байсан төвхтэй 1975 оны 7 сарын 1-ээс эхэлж улсын төлөвлөгөө авч албан ёсоор ажил үүргэн эхэлж байсан төвхтэй юм аа. За би энэ баазын 3 дахь дарга нь бөгөөд 1981 оноос эхэлж баазын одоо даргын албаг ажиллаж дуустал ажилласан хөө. Манайг энэ баазын ажлыг анх авч байхад бааз маань 130-40 автомашин чиргүүлтэй 160-70 ажилчин албан хаагчтай 3 дугаар зэргийн автобус байсан юм аа. 1981 оноос хойш миний ажиллаж байгаа хугацаанд автомашин чиргүүлийн тоо 360-70 хүрч ажилчин албан хаагчдын тоо мөн одоо 300 орчим болж 2 дугаар зэргийн бааз болж өссөн төрөлсөн юм аа. Манай бааз байгууллага жилбэрийн одоо ажиллаараа намарын ургац тээвэрлэлтийн ажиллаараа улстай эхний 1-5 дугаар байранд тогтмол ажилладаг байсан идэвхтэй ажилчин албан хаагчтай хамт олон байсан юм аа. Манай хамт олон дотроос улсын хошоо аварга тээвэрчин давгын баасан, улсын хошоо аварга тээвэрчин дондгийн ойдын дондогдорж, улсын аварга тээвэрчин Ядмагийн Бизя, Дашвлын Цэвэн зэрэг улсын одоо алдар суутай аваргууд төрөн гарсан юм аа. Үүний улмаар санг ахлагчтай хошоо саятан бригад бий болж ажиллаж байсан юм аа. За энэ Ахмадын маань Цэрэн гэдэг хар хорны сум сангийн аж ахуйнд бас яашилт ажиллаж байсан юм өндөр настан байж байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын ажилтан Цэдвсүрэн маань байж байна. Хар хорын сум сангийн аж ахуйн яруу Шанцал гэж хүн маань байж байна. Энэ Түмэн нас тухайн гэр бүлийн хүн Исцоо гэж хүн байж байна. За энэ шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын одоо Ахмад Баатарч гэж хүн байгаа тийм ээ. За энэ хүн маань хар хорин сум сангийн аж ахуй Өр Тарайны 2 дугаар тасагт өтрөмд ажиллаж байсан. Миний ээж аавтай цуг ажиллаж байсан Пэлжээ гэж хүн байгаа. Сумын одоо уран сайхан жим сайхан өндөр насны сууж байна. Түүний охин Дайримаа бас манай хар хорин сум сангийн аж ахуй уугуул хүн ийм хүүхэд байна. За энэ хүн бол хар хорин сум сангийн аж ахуй 10 жилийн багш одоо ангадагчдын нэг Баяраа багш маань байж байна. За энд зөвлөрсөн манай хар хорин сумын үүсгэн байгуулахад үнэтэй хөв нэмэр оруулж байсан олон сайхан ахмадуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За би бол энэ хар хорин сумын ахмадын хорооны дараагаар ажиллаад 8 жил болж байна. За үндсэндээ би 1978 онд шатны сургууль төгсөөд Дулааны цахилгаан станцад инженерээр ирж байлаа. Тэр үед намайг ирж яхад бол хар хорин сум маань байгуулагдсанаас хойш 22 жилийн нүрийг үсцсэн. Үнэхээр сайхан хөгжлөө олдсон ийм сайхан сум сангийн аж ахуй байсан. Би яагаад энийг ингэж 22 жилийн хугацаанд гэж яриад байгаа юм гэхлээр одоогийн энэ хөгжиж байгаа байдал үйлдвэр аж ахуй баригдах гэж байгаа бүтэхгүй байгаа байдал энэ байдалтай бол харьцуулах юм бол тэр үед 22 жилийн хугацаанд манай хар хорин сум бол өндөр хөгжсөн байсан гэж үзэж болно. Сангийн аж ахуй маань
бие даасан том байгууллага болж за түүний туслах одоо үйлдвэр аж ахуйн газар 5-6 үйлдвэр аж ахуйн газар дулааны цахилгаан станц тээврийн байгууллагууд төргээд бүр засан хүмүүжил хөдөлмөрийн байгууллага олон үйлдвэр аж ахуйн байгууллагууд ингээд ажилласан яг дотроо бол одоо сумын намын хороо үйлдвэрчин эвлэлийн байгууллага гэж байдаг бол үйлдвэрүүдийн намын хороо үйлдвэрчний байгууллага эвлэлийн байгууллага гэдэг олон нийтийн байгууллагууд хүртэл ийм тусдаа залуучуудын хөдөлмөр бол өндөр одоо оргилсан буцалсан ингээ хоорондоо ер нь байнга туршлага юмаа солилцдог улс орноо хөгжүүлэх тэр юмд бол идэвхтэй оролцдог ийм сайхан залуучууд бужигнсан сайхан газар байлаа. Тэгээд дулааны цахилгаан станцад ирэхэд бол манай дулааны цахилгаан станц анхдагч нь бол одоо тэгэл сангийн аж ахуй байгууллагч эхэлсэн үеэс эхлээд ЗС-30 гэсэн одоо дизель станцаас л цахилгаан хүйдэлтэй байсан бол гурилын үйлдвэрийг барих хүртэл бол олон дизель станцууд ашиглалтанд орсон 59 онд Хятад ард улсын тусламжаар одоо усан цахилгаан станц ашиглалтанд орсон. Ингээ Польшийн тусламжаар 69 онд манай дулааны цахилгаан станц ашиглалтанд орж дулааны цахилгаан станцад бол эдгээр бүх станцуудыг нэгтгэн нэг тийм бичил систем ихт ажилладаг байсан. Ер нь Монголд байхгүй усан станц, дизель станц, дулааны станц гэсэн ийм 3 станц зэрэгцээ ажиллаж цахилгаан үйлдвэрлэдэг. Үйлдвэр аж ахуйн газруудаа технологийн ураар хангадаг ийм сайхан үйлдвэр байлаа. Тэгээд тэр үед ажиллаж байсан манай ахмадууд бол энд зөндөө олнороо хүрэлцэн ирсэн байна. За энэ хүн маань хар хорин сум сангийн аж ахуйн 3 дугаар тасгийн соёл олон түмний эчин хорлоо. За энэ хүн маань мөн хар хорны үр тарианы 2 дугаар бригадад олон жил насаараа ажилласан Динсма гэж хүн байгаа. Гэр бүлийн хүн Ёндо Самбо гэж манай ах Цэнд гэж миний ах том ах аюур заны Цэнд гэдэг хүнтэй хамт ажиллаж исэн. Бас манай сангийн аж ахуйн ууган одоо хүмүүсийн нэг байгаа. За энэ хүн бол 34 дугаар баазын жагдал сүрэнгуй байж байна. Эмнэлгийн нэгдсэн эмнэлгийн Санж Метуга маань байгаа юм байна. За энэ хүн маань 2 дугаар тасгийн бас тариа бригадад ажиллаж байсан өндөр насны Нямсрын гэж хүн байна. Энэ хүн маань Тунгалаг гэж хар хорин сум сангийн аж ахуйд малчин байжгаад өндөр насныхаа тэтгэврт гарсан мөн барилгад ажиллаж байсан ийм хүн байгаа. Аюур зуны Тунгалаг гэдэг ийм хүн байгаа. Энэ гэр бүлийн хүн 7 дугаар сүрэн гэж байж байна. Мөн хар хорин сум сангийн аж ахуйн барилгад насаараа ажилласан ийм сайхан эмэгтэй байна. Өвөрхангай аймгийн Баянгол сумын хүн 1981 онд аймгийн намын хорооны довчины томилтоор хар хорин сумын тэрээчийн ерөнхий нягтлан бодгочоор томилтон ирсэн. Нэлээд сүүлийн үеэс бол бидний худалдааны байгууллагад ажилласан. Намайг ирэхэд бол худалдааны байгууллага нэлээд одоо хөгжлийн шатанд орсон 140 гаруй ажилчинтай ийм байгууллага байсан. За 1956 онд одоо хар хорны сангийн аж ахуй гэж байгуулагдахад Шанх сумаас нэг ааганд хэдэн тэмээ ачаатай ирж энд үйл ажиллагаа эхэлснээр манай хар хорны сумын худалдааны байгууллагын үүх түүх эхэлсэн гэж ингэж үздэг. За тэр ааганд маань сүүлдээ өргөжөөд одоо худалдаа үйлдвэрлэлийн анги болсон. За 1972 онд бол худалдаа үйлдвэрлэлийн тэрээс болж өргөжсөн байдаг. За энэ хар хорны сум сангийн аж ахуйг дагаад маш олон газар байгууллага одоо төсвийн болон аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулагдсан. Энэний ажиллагчдад бүх одоо үйл ажиллагааг бол худалдааны байгууллага хоол хүнс бараа материал бүх зүйлийг бол худалдааны байгууллага одоо хангаж үйлчилж ирсэн юм төвхтэй. За хамгийн одоо оргил үед нь бол одоо 90-ад оны өмч хөгжлийн үеэр бол 200-аад ажиллагчтай болсон. За тэгээд одоо засгийн газрын тогтоолоор өмч хөгжлээд ахуй үйлчилгээ худалдаа хоёрыг бол одоо хамгийн түрүүнд хувь шилжүүлэх юм тогтоол гарснаар өмч хөгжлөгдөөд тэгээд одоо хувийн сектор ажиллаад ирсэн. Одоо манай худалдааны байгууллага бол маш том салбар одоо хэдийгээр тэрээс нь байх хүч гэсэн том салбар худалдаанд ажиллаад ингэ явж байгаа. За тэгэхээр худалдааны байгууллага бол энэ сумсангийн аж ахуйтай зэрэг байгуулагдсан мөн одоо 70 жил ажиллаж амьдарч байгаа гэж хэлж болох юм талтай.
За худалдааны байгууллага бол зөвхөн худалдаа хийгээ зогсоосоо гадна төрлөлийн туслах аж ахуй, оюутал, далах нарийн бов, за тэгээд мал байна ядалгаа, өөрийн тээвэр гэх мэтийн аж ахуйнуудыг бол зэрэгцэж явуулж бараа материалын нэр төрөл хангамжийг нэмэгдүүлэх үйлчилгээг одоо өргөжүүлэх ийм үйл ажиллагаанд бол маш идэвхтэй ажиллаж байсан ийм хамтлал юм байнамаа. За миний үйл бол мэрэгжлийнхэн одоо бас төшөглөөд 2002 онд хар хорин суманд 10 нөхдөийн хамт хадгалан зээлийн бэх нэртэй горшоог байгуулсан. Одоо энэ горшоо маань бас нэлээд өргөн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1600 гаруй гишүүнтэй 8.6 тэрбум төгрөгийн одоо актив хөрөнгөтэй хар хоринчуудаан мөнгөн санхүүгээр үйлчилж тэднийсийн одоо мөнгийг арвижуулах бизнес эрхлэх бүхэл үйл ажиллагаанд нь мөнгөн санхүүгээр дэмжлэг туслах болох ийм байгууллагыг бол хамтын хүчээр байгуулж улсын бас 2 удаагийн шилдэг горшоо болсон ийм амжилттай явж байгаа. Энэ бол манай худалдааны байгууллагын одоо байгууллагаас олсон мэрэгжил манай хамт олонны хар хоринчуудын биднийгаа дэмжиж энэ зах зээлийн нөхцөлд таар тохирж амьдрий гэж зүтгэж чармааж явсны ийм хүч гэж ингэж хэлж болно. За тэгээд энэ цугласан салбарын ахмадууд маань одоо 70 жилийн сайхан ухтаараа, эрүүл энхийгээрээ, урт наслаараа, удаан жаргаараа гэж хэлье. Намайг Доржи Арвижаа гэдэг хар хорин сумын уугуул ийм хүн байна. 1957 онд анх эхэлж сургууль байгуулагдахад би 1-р ангид нь орж суралцж байсан. За энэ манай сургууль бол энэ 2-р цэцэрлэгийн урт талд 2 гэртэй, нэг гэр нь болохоор хичээлийн байр, нэг гэр нь болохоор сургуулийн няруу цэвэрлэгч ингээ нэг гэрээ 2 хүн гэж ажиллаж байлаа. Хар хорин сум сангийн аж ахуйн одоо бас тариа бригад ажиллаж байсан. Одоогоор ногоо тарьж байгаа Чавцарган төмөс сангийн аж ахуйн одоо аймгийн аварга ногооч манай хишгээгч маань энд сууж байна. Хар хорины уугуул хүн байна, Бямбаж юу гэж. За энэ хүн маань нэгдсэн эмнэлгийн совилогч Норжмоо байна. Хар хорин сум сангийн аж ахуйн одоо Ахмад ажилтан Ичин Оров маань байж байна. За манай хар хорин сум сангийн аж ахуйн гурилын үйлдвэрт насаараа ажилласан миний сайн мэдэх уд бол маань сууж байна. За энэ хүн бол хар хорин сум сангийн аж ахуйн тракторт компанич Даш Жаргал гэж хүн байна. Улсын аварга тариаланч. Хар хорин сум сангийн аж ахуйн өр тарианы 3-р бригад тракторч компани Чулуун гэж хүн байна. Улсын аварга тариаланч. За мөн манай өр тарианы 2-р бригадд ажиллаж байсан улсын аварга тариаланч Шавд Рахман байж байна. За хар хорин сумын уугуул Аюур зуны Нэргүү гэж энэ хүн байна. Хар хорин сум сангийн аж ахуйд одоогоор ажиллаж байгаа. Ногоо газар тариаланд ажилладаг. Чавцарган бас төмөс ногоо тарьдаг ийм хүн байна. Аймгийн аварга тариаланч Нэргүү гэж хүн байна. За хар хорины гурил тэжээлийн камерад ажиллаж байсан манай Ахмад Мягмар гэж хүн байна. Энэ өвөр тарианы 3-р цагт ажиллаж байсан Цэцгээ гэж хүн байна. 1-р 10 жилийн сургуулийн багш Хорлоо багш маань байж байна. Хар хорины дулааны станцын ажилтан Чанцал дулан маань байж байна. Түүнийг эргүүлийн хүн Даваа Эренч ах маань байж байна. За эрчим хүчний салбарт ажиллаж байсан Үлзий Пүрэв маань байж байна. За би энэ Монгол Улсын их сургууль төгсөөд Баянхангороо аймгийн үндэсний үйлдвэрийн инженерээр ажиллаж байсан. 1970-аас 72 он хүртэл. Тэгээд дараа нь хөнгөн үндэсний үйлдвэрийн яамны шийдвэрээр бүгд найрамдах Польшаар тусад спиртийн үйлдвэрийн 3 сарын курс төгсөөд хар хоринд 1973 онд байсан. За спиртийн үйлдвэр 1973 онд ашиглалтанд орж энэ баруун аймагуудыг спиртээр хангадаг ийм үйлдвэр байсан. Илүү болсон спиртийн Улаанбаатарын Апу Арифоны комбинат нийлүүлдэг эмийн зууд өгдөг байсан. За спиртийн чанар их сайн байсан. Жилд 300 мянган литр спирт үйлдвэрлэдэг байсан. Чанарын улсын үйлчилгээр алтан медаль хүртэл авч байсан. Тэгээд дараа нь 1983 онд үндэсний үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Энэ нь одоо олон жил ажиллаагүй ясан махны гурилын үйлдвэр гэж байсан. Тэрийг 1983 онд ашиглалтанд оруулж 40 тоног ажилд оруулсан. Далах нарийн бов, арх ундаа бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм үйлдвэр байсан. Энэ бол ойр хувийн одоо Өвөрхангай аймгийн 6 сумыг үнсээр хангадаг
ийм үйлдвэр байсан. Тэгээд одоо хувьчлагдаад тэгээд дууссан да. Намайг Дасцгийн Дастрмаа гэдгээ. Өнөөдөр энд хар хорин сумын сангийн аж ахуйн бүтээн байгуулалтад ийд оролцож байсан, хөгжлийнхэн төлөө зүтгэж байсан ёстой тэр үед шижигнсэн залуучууд одоо ингээ Ахмад настан болсон энэ сайхан буурай нэрийг цуглуулж ингээд сайхан бичлэг хийж байгаа Алтан туяадаа бас талархал илэрхийлье. Би сургуулийн өмнөх хар хорин сумын сум сангийн аж ахуйн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төлөөлөл болж энд орж байна. Би хар хорин суманд одоо цэцэрлэгт 25 жил сумын үйлдвэрчний эвлийн холбоонд бас 8 жил тэгээд дэлхийн зүүн олон улсын байгууллага гэх мэт ер нь дандаа хүний төлөө, хүүхдийн төлөө, хүмүүнлэгийн төлөө байгууллагуудад бас их ажиллаж яснараа бас бахархдаг. Хар хорины сум сангийн аж ахуйн үүсгэн байгуулагдаад одоо сургууль цэцэрлэгүүд байгуулагдах үед 59 онд хар хорины анхны цэцэрлэг байгуулагдсан. Тэгээд 62 онд гурил тижээлийн үйлдвэрт цэцэрлэг одоо байгууллагын цэцэрлэг байгуулагдсан. Тэр цэцэрлэгийн 9 жил надаас өмнө 9 жилийн түүх байдгийг 71 оноос хойш би тэр цэцэрлэгийн эрхлэгчээр 14 жил ажиллаа. Сүүлдээ сургуульд яваад өөр ажил эрхлээд тэр цэцэрлэг маань одоо улсын тэргүүний цэцэрлэг болсон ажиллаж байгаа. Ер нь хар хоринд ингээ хоёрхан цэцэрлэг байсан бол сүүлдээ одоо 5 цэцэрлэгтэй өр хүүхдүүд нь бараг багтаж шингэхгүй байгаа. Гадар тариалангийн салбарт олон жил ажилласан давхан дэжиг дуулан гэж маань байна. Үр тарианы 2 дугаар тасагт одоо ажиллаж исэн аймгийн аварга ажилтан тунгалаг маань байж байна. Түүний хань үр тарианы 2 дугаар тасгийн тракторт компанич Баточор гэдэг хүн байна. Бандан сэнгийн Баточор гэж би сайн таньж байна. За энэ хүн бол хар хорны 10 жилийн сургуулийн багш, Аривжаа багш маань байж байна. За би энэ 10 төгсөхийн шийдвэр бидүүл байгууллагын Ахмад ажилтан бэлтгэл гошууч Баточ гэдэг хүн байна. Манай байгууллага 1973 онд сайдны зөвлөлийн бүгдний Монгол улсын сайдны зөвлөлийн тогтоодоор анх байгуулагдсан. Манай хамт олон одоо хар хорны сумын бүтээн байгуулалт ахуй үйлчилгээний байдлаар 1-р жилийн сургууль мөн Өвөрн аймгийн үлдээд сумыг одоо сангийн талаа хэрэгээс хаалган давааны өвөлт сумын тэрчээр нүүлэх ажлыг хийж байлаа. Манай хамт олон бол тун ажилласан гэхдээ найртай ийм сайхан хамт олон байдаг. Энэ хар хорин сум сангийн аж ахуйд ажиллаж байсан улсын аварга компанич Гомбгсрэн гэж хүн байна. За энэ хар хорин сум сангийн аж ахуйн банкны дарга байсан Сэддгоо маань байж байна. За энд оролцож байгаа бүх ахмадуудаа өнөөдрийн мэнд хүргье. Та нартай сайн сайхан мөнгө хүсье. Би Шанх сумын баясгалан дамжрал нэгдэлд ажиллаж байгаа. Тэгээ баясгалан дамжрал нэгдэл 1961 онд хар хорин сангийн аж ахуйтай нийлээд энд сангийн аж ахуй ажилласан болсон юм аа. Сангийн аж ахуйн 3 дугаар бригадад нэргүй ахлагчтай социалист хөдөлмөрийн бригадын хамт олон Баатар Авирмэдгоогонд дурсмаар байна. Баатар Авирмэдгоогоо шавар очиж ажиллаад тэгээ миний хувьд бол энэ 3 дугаар бригадад улсын аварга гамбачин хийж тэгээд улмаар одоо энэ аймаг сумын болцолт уралдаанууд удаа шалгарч явсан. Би 1966 оны 9 сард сургууль төгсөөд энэ харын сумын банкны салбарт ирж ирсэн. Тэгэд манайх банкны салбар нэг дарга эрхлэгч байцаагт үйлчлэгчсэн 5 хүнтэй 4 цагтаа та дөнгөж байгуулагдаад 5 жил болж ирсэн. 61 онд сайд нэрэл үйлдвэрийн тогтоол гараад хар хорин банкны салбар байгуулахдаа тогтоол гарсан. Тэгээд 5 жил болж явахдаа би одоо энд ирсэн хүн байгаа юм. Намайг ирэхэд сум сангийн аж ахуй баг 56 онд байгуулагдсан дөнгөж 10 жилийн ой болж ирсэн үе. Түүнээс хойш одоо өнөөдөр болоход хар хоринд ажиллаж амьд сурч боловсрч байсан улсуудаас 24 гавьяа 5 хөдөлмөрийн баатар төрж гарсан байна. Манай харнаас. Тэгээд тэр үеийн банкны хаан үйл ажиллагаа
ажил хөдөлмөрийг өргөжлүүлж одоогийнхын 5 банкнд баярлж явд юм аа өвг ах нь. За энэ автоврын 34 дугаар баазын жолооч Баасан жив гэж хүн байна. Энэ гурил тэжээлийн комбинатд ажиллаж байсан Чанцал гэж хүн байна. За худалдаа бэлтгэлийн тэрээст ажиллаж байсан Цэрэм Пүрэв. Худалдаа бэлтгэлийн тэрээст ажиллаж байсан Чойжил Игч маань байна. Худалдаа бэлтгэлийн тэрээстэд ажиллаж байсан Даш Цэрэн. За худалдаа бэлтгэлийн тэрээстээ Ахмад ажилчин Дорж Намжим. Нийтийн хоолны тогооч Цэцгээ Игч маань байж байна. За энэ хүн маань худалдаа бэлтгэлийн тэрээст түүхийдийн одоо эрхлэгч байсан Тогоо гэж хүн байна. За худалдаа бэлтгэлийн тэрээст бас ажиллаж байсан Дарс Сүрэн гэж хүн байна. За энэ хүн бас худалдаа бэлтгэлийн тэрээст ажиллаж байсан худалдагч Наран Туяа гэж хүн байна. Худалдаа бэлтгэлийн тэрээст ягтлаа хийж байсан Ганц Сүрэн гэж хүн байна. За энэ хүн бол хар хорны худалдаа бэлтгэлийн тэрээстэд худалдагч хийжсэн Батцуг гэж хүн байгаамаа. Хар хорны гурил тэжээлийн үйлдвэрт насаараа ажилласан өндөр настан Боржигнгой маань байж байна. За энэ хүн бол хар хорны энтийтэй ахуй үйлчилгээний комбинатад олон жил цагчин хийсэн ахуй үйлчилгээний комбинатыг үүсгэн байгуулагчдын нэг юм аа. Зайхан Пүрэв. За түүний гэргий Халтар Игч маань бас ахуй үйлчилгээний комбинатыг анх байгуулсан. Аав нь бас анх байгуулж исэн Даштам гэж хүн байсан. Энэ удмаараа ийм сайхан ажилч хөдөлмөрч улс байгаа юм аа. Энэ хүн бол хар хорны ахуй үйлчилгээний мастер Чулууватын Динсма гэж хүн байна. За би ахуй үйлчилгээнд ажиллаж байсан Динсма гэж хүн байна. Би анх манай ахуй үйлчилгээний байгууллага 1960 онд 2 хүнтэй байгууллагад насан тогтох Даштам гэдэг 2 хүнтэй анх одоо Чандган компани бүрэн байгуулагдаж исэн юм аа. Тэгээд 1966 оноос ахуй үйлчилгээний анги болж Ойдолчин Дасцэрэн Дэгшээ Дуламсрэн гэж ахмадууд орж ир Гуталчин Жагда Гомбжийн Ламсрэн гэсэн галтар Даштамбын галтар гэсэн ийм улсуудтай бол өргөжиж исэн юм аа. Тэгээ 1972 онд ахуй үйлчилгээний анги болон хөгжиж манайх чинь 60 70 ажилчинтай болоод 60 70 ажилчинтай байж оюутал засвар, гутал засвар, оюутлын үйлдвэрлэл, гутал үйлдвэрлэл цаг засвар, төмөр засвар, ахуй үйлчилгээний бүх төрлийн төвөрчин, цагчин, үсчин ийм үйлчилгээнүүдийг явуулдаг байлаа манайх. За би манай яашлаа 61 онд байгуулагдаад тэрнээс хойш 90 он хүртэл ажилласан. Би Галтгоо онд ажиллаж байлаа. Туслах анги, Өлгөө ангид ажиллаж байлаа. Дурван ангитай байдаг байсан. Хамгийн том нь 2 нас хүрээгүй тийм хүүхд ирж малдаг байлаа. Хүүхдүүдтэй бол цагаан эдээгээр их хангадаг байсан. Цагаан эдээ бол өв зөнгүй идэн өөрснөө 100 гарч эдээгэн хийдэг. Тэгээд өвлөн хүүхдүүдтэй өгдөг. Тийм байлаа. За энэ хүн бол ахуй үйлчилгээний комбинатын ойдолчин Пүрэв Дулам гэж хүн байгаамаа. За энэ хар хорны 10 жилийн сургуулийн багш Пүрэв Сүрэн багш маань байж байна. Худалдаа бэлтгэлийн тэрээстэй ажилтсан Пэрлим аа байна. Хар хорны үр тарианы 2 дугаар бригадын ажилтсан Оюун Цэцэг гэж хүн байна. 2 дугаар тасгийн тракторч комбайнч Ингч Цэцэг гэж хүн байна. 2 дугаар тасгийн тракторч комбайнч Надмад Сэрэн. За энэ хүн бол хар хорны одоо дахиад туулайны гэж ярьдаг байсан манай туслахай чухал улсын авраг дахиачин Бэлэгмаа гэж хүн байгаамаа. Үр тарианы 2 дугаар бригадаас эхлээд туслахай чухал сангийн чухад ажиллаж исэн аймгийн авраг ажилчин Янжмаа гэж хүн байна. За энэ хүн бол хар хорин сум сангийн аж ахуйн үр тарианы 2 дугаар бригадын тракторч комбайнч Хасын Сугар гэдэг хүн байна. Би сайн таньж байна. За энэ хүн бол хар хорин сум сангийн үр тарианы бригадад ажиллаж исэн өндөр настан Чанцал гэж хүн байна. За энэ хүн бол хар хорин сум сангийн аж ахуйн үр тарианы 2 дугаар бригадад насаараа тракторч комбайнч хийсэн улсын уран хагалгааны авраг Галдан гэж хүн байна. За энэ хүн бол хар хорин сум сангийн 2 дугаар тариа бригадын механикжуулагч Хор Сүрэн гэж хүн байна. За энэ хүн бол улсын авраг тариаланч Адья гэж хүн байна. 1963 оноос сангийн аж ахуйд ирээд хөдөө аж ахуйн
механикаар ажиллаж байсан. Энэ дөгийн хөсөөнд 2 дугаар засгийн механик насгийн дарга гараа сайн механик зэрэг ажилладаг 37 жил хийгээд итгэвэртэй гэсэн хүн байгаамаа. Энд хөрөлсөн ирсэн өндөр насны та бүгд ирүүл нэг сайхан бүгдэг гэсэн яриа. Мөн одоо энэ өндөр наснууд 70 жил яваад ярьж энэ аюулчгаа та бүхэнд бүгдээр нь ажлыг хамжуулт гэсэн яриа. За энэ хүнийг Бадам Иргэзэн гэдэг хар харны үр тарианы 2 дугаар бригадад өтрмийн дарга хийжсэнийг би хүүхэд байхасаа мэдэх юм аа. За энэ хүн улсын урагцын 3 удаагийн авраг компанич Сүхбаатар гэж хүн байна. За энэ хүн бол хар хорин сум сангийн аж ахуйн тракторч компанич, улсын авраг тариаланч Сүрэн Дэлэг гэдэг хүн байна. Энэ хүн бол хар хорин сум сангийн аж ахуйн үйлдвэрчний болон удаа дараагийн дарга хийжсэн би мэдхээс Батчулуун гэдэг хүн байгаамаа. За энэ хүн бол хар хорин сум сангийн аж ахуйн намын үүрийн дарга энтер хийжсэн Төмөр Тогоо гэдэг хүн байна. Хүн битээ. За мөн л шүү. За энэ хүн бол 34 дугаар баазын одоо ерөнхий нягтлан бодох хийжсэн Гамболд гэж хүн байна. За сангийн аж ахуйн үйлчлэгэнд ажиллаж байсан Гармаа гой байна. Сангийн аж ахуйн бол бүгдээрээ мэдж байгаа. Дайримаа агч маань байж гэн сангийн аж ахуйд насаараа ажилласан. Үйлчилгээний ажилтан. Үйлчилгээний эрхлэгчтэй. За сангийн аж ахуйн үйлчилгээний ажилтан Батбэлэг гэж хүн байна. За энэрл клубын ажилтан өндөр насны хэн блэ та? Долгорсон билээ юм. Долгор сүрэн гинэ. За хар сум сангийн аж ахуйн малчин Лам сүрэн. Лам. За хар хорны үр тариа 2 дугаар бригадын одоо ажиллаж байсан өндөр настан Дэлгэр сайхан эгч маань байж байна. Сум сангийн аж ахуйн 70 жилийн ой болох гэж байгаа учраас одоо сумынхаа бүх иргэдүүдэд баярын мэд хүргье. Би бол сум сангийн аж ахуйд зочид буудал болон үйлчлэгээний салбарын эрхлэгч ажил хийж байсан. Манай үйлчлэгээний салбар нь бол сангийн аж ахуйд, сум сангийн аж ахуйд их том тийм халуун ажил тийм байгууллага байдаг байсан. Хар хорин сум сангийн аж ахуйн захиргаанд үйлчлэгч хийжсэн Отхон Чимэг маань байж байна. Хар хорин сум сангийн аж ахуйн үйлчлэгээнд зочид буудалд ажиллаж байсан Оюун Бэлэг гэгч маань байж байна. За энэ хүн бол хар хорин сум сангийн аж ахуйг үүсгэн байгуулсан заалны тогоо буюу завын тогоо гэдэг юм хүн байгаа. Миний сайн танил. Тогоо ахыгаа танилцуулахдаа баяртай байна. Энэ хар хорны худалдаа бэлтгэлийн трестийн барааны мэргэжилтэн Насан Буян гэж хүн байна. Хар хорин сумын худалдаа бэлтгэлийн трест онц тээвэрчин одоо осолгүй манлай жолооч Сэретэр гэгч маань байж байна. За би өөрөнгө хар хорны уугууд хүн байна. Миний 1956 оны намар хар хорин сангийн аж ахуй байгууллагад хужиртаас энэ дэлбэлтээр ирж механикжуулагчийн далхыг барьж ирсэн далхны аюулсан гэж хүн байсан. Энэ хар хорин сумынхаа мэдхгүй. Тэгээд насаараа энэ механикжуулагчийн далхыг барьж хүнсийг үйлдвэрлэж гоод Өвөрхөнгөн аймгийн анхны худалдааны тэргүүний ажилтан болж ирсэн. Би өөрөө одоогоор хар хорин сангийн аж ахуйн хүнсийг бас үйлдэж байгаа. Хангаа хөгжил хоршоо гэдэг хошооны дараагаар ажилладаг. 1982 онд би эвлэн илгээлтээр хар хорин сумдаа 110 мянган станцыг барьж ашиглалтанд оруулж ирсэн ийм хүн байна. Өнөөдөр би аавынхаа ажлыг төрлийг ярихын зэрэгцээ 70 жилийн ойгоор нь дурсан ярьж байгаад баяртай байна. Ингээд 70 жилдээ эрүүл энх ад жаргалтай сайн сайхан явахыг хүсэн өрөөё. Үннүү сүннүүгийн үеэс домог түүхт өлгий хөх хөвгдийн номын мөртөө ариун дагшин нутгийнхаа эзэн нь болсон олон арван хүмүүс өнөөдөр баяр бахархал дүүрэн байна. Хар хорин сум гэдэг буйраа тамгалсан төдийгөөс түүх хэрэгсэн өдий хүртэл 70 дахь зуныг угтлаа. Бүтээсэн бүхний ард ажил хөдөлмөр, ариун сэтгэл, гэгэн түүх үлддэг нь энэ билээ. Үрийн үрд, үеийн үедээ өвлүүлэх ийм сайхан нутаг орны түүхийг тэд бүтээлсэн, үр хоочтой өвлүүлж аваа. 100 жил өнгөрсөн энэ түүх бүдгэрхэн үгүй үзээ.
Сайн байцгаана уу? Намайг Бямба Овогтой Батардна гэдэг Харан сумын засаг даргын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. За манай Харан сум маань бол одоо эртний түүхийн өлгийн нутаг болсон энэ орхны хөндөд одоо байршиж үйл ажиллагаагаа явуулдгаар онцлогтой. Одоо бидний бас бахархах зүйл бол эртний нийслэл Харан хотын тойрыг одоо сахиж одоо орчин үед одоо бас энэ орчин үеийн нийгэмтэй бас хөл нийлүүлэн амьдарч байгаа юм сум гэдгээрээ их түүхээрээ бас бахархсан. Намын халахын шүтээ Эрдэнэзүү хийдийнхаа бас дэргэд авшигтай энэ газар бид бүхэн байралтгаараа одоо газар зүйн хувьд одоо аялал жуулчлалын бүс нутаг мөн газар тариалангийн бүс нутаг болсон юм түүхтэй сум байгаа. Захиргааны нэгжийн хувьд манай Харан сум маань 8 багийн захиргааны нэгжээр ажиллаж байна. Төвийн 3 багтай, хөдөөний 5 багтай. Одоо нийт 12,100 орчим иргэн ажиллаж амьдарч байна. За хөдөөний 5 багт маань нийт 1200 орчим малчин өрх ажиллаж амьдарч байна. За төвийн багуудад маань одоо 3,800 орчим өрх. За тэгээ 320 орчим аж ахуй нэгж байгууллагууд. За төрийн болон өмчит байгууллагууд бол одоо 29 төрийн өмчит болон төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. За тэргүүлэх эдийн засгийн чиглэлийн хувьд болохоор зэрэг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлж ингээд үйл ажиллагаа явуулж байгаа юм сум байна. За өнгөрсөн жилийн хугацаанд Харан сум маань эдийн засаг, боловсрол, тэгэл эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан гэдэг энэ олон салбарт ахиц дэвсжилт гаргасан. Одоо зөвхөн одоо Харан сумдаа гэлтгүй орчин тухайн үедээ гэлгүй бүс нутагтаа бас ингээ хөгжлөөрөө манлайлж байгаа юм сум болсон байгаа. Тэгээд энэ сумын хөгжлөөрөө манлайлж байгаа энэ том сумын бас энэ түүхийг бүтээлцэж, за үеийн одоо энэ сумыг удирдах зохион байгуулж байсан улсууд, за сангийн аж ахуйд ажиллаж исэн бүрх ахмадуудын маань нүрих хөтөлбөр одоо энэ бүхний ард байдгаа. Тэгээд энэ сумын ойгоороо бас нийт ахмадуудаа, нийт харанчуудаа, за харантай бас сэтгэл зүрхээрээ холбоотой ажиллаж, Харан сумтай ажиллаж байсан бүхэл Монгол орны өнцөг болон байгаа иргэд та бүгдийгээ одоо Харан сумын 70 жилийн ойд урьж байна. Та бүхэн маань бас хүрэлцэн ирээрээ. Ширхэг чулуу бүртэн номын дуу шингэсэн Эрдэнэзүү их энергийн хэд байгуулагдсан цагаас хойш 440 жилийг үдсэн түүхтэй гэдэг. Олон хүмүүсийн эрх буцхын заяаг номын цагаан мөрөөр ариусгаж ирсэн энэ л хэд эрчим энергиэр хүн зооны итгэл найдварын түүхийг өөртөө ийхүү шингээжээ. Номын цагаан буйныг даган биширж ирсэн нутаг орны уугуул Алтан туяа гэх энэ эрхэм эмэгтэй Эрдэнэзүү хийдэд ахин ном хурах ажилд оролцож явсан дурсамжтай. За би хар хорны Эрдэнэзүү хийдийн одоо урдхан талд усжуулах дээр өсөж үндийсэн хүн байгаа юм. Тэгээ энэ Эрдэнэзүү хийдийнхаа талаар би их дотроо сэтгэл зүрхэндээ хайртай, жил болгоны шинийн 8-нд ирж хурал ном хуруулдаг юм хүн байгаа юм аа. 1989 онд ардчилсан хувьсгал эхэлж арчил одоо болж тэгээд Эрдэнэзүү хийдийн тухайн үеийн хамбал ам байсан Дэндүүга манайхан айл аймаг хамар хашаа байсан. Тэгээд надад за чи хар хорноос юм бичдэг хүүхэд байгаа юм. Намаа миний хүсэлтийг ардын хурал Монгол улсын бурхан шашинтны одоо зөвлөлд хүргэж өгнө үү гэж надаас хүссэн. Тэгээ би тухайн үедээ одоо бичсэн Дэндүүгагаа хэлсэн бүгдийг бичлээ. Тэгээд би одоо миний энэ битсаар ажуулдах байх гэж бодоод тэр үедээ Хар хорны сум сангийн аж ахуйн трактор компани жолооч Батнасан гэдэг хүн 1-р засгийн Батнасан гэдэг хүн ардын хурлын депутат байсан. Тэгээд тэр Батнасангой дээр очиод та энэ хуралтай болохыг дэмжиж гэнэ үү гэд ингээд хэлсэн чинь дэмжилгүй яах вэ гэд ингээд Улаанбааланктэй тэр үе Улаанбааланкын дээр гарын үсэг зураад дэмжиж байгаагаа илэрхийлээд ингээд их хуралд явуулсан.
Тэгээд их хуралд явуулсны дараа 1990 оны 4 сарын 8-нд Эрдэнэзуу маань хуралтай болж дэндүүгай маань хамбламаар сууж эхэлж энэ хуралдыг хуруулж эхэлсэн. Тэгээд тэр үед манай Бурхан шашинтны төв Гандан хийдийн тэргүүн хам одоо Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн их номон хаан Чаажамцгай тэр үеийн гисгүү хам гисгүү лам тавгсрунгай мөн алдар зохиолч Яруу найрагт очрогтын дашбар балбар Монгол телевизийн сэтгүүлч Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Чулуунбаатар нар ирж Эрдэнэзууны нийтийн одоо хурлыг нээж одоо бидэнтэй ингэж хамт би тэдэнтэй 2 өдөр 3 өдөр хамт явж ингэж хурал нээж исэн түүхтэй. Эрдэнэзуу бол миний бас шүтэж явдаг ийм шүтэн байгаа. За миний аавыг аюурцсан гэдэг энэ хар хорин сумсангийн аж ахуйд малчин, тариаланч тэгээ сүүлдээ хар хорин сумсангийн аж ахуйд далхны газар ажиллаж худалдаа бэлтгэлийн трээст ажиллаж байсан. Миний ээжийг Сангийн Самдан гэдэг хар хорны өрг тарианы 2 дугаар бригадад Будаанд өтрөн дээр ажиллаж исэн. Сангийн аж ахуйд аавтаа мань цуг олон жил одоо сайлсааж ингэж амьдралаа туулсан юм 2 хүн байгаа. Би өөрөө энэ хар хорны хөвлөгөөнд ажиллаж агаад одоо өмч хөвчлөлаар би Улаанбаатар хотод очиж ур ундрахыг үүсгэн байгуулсан ийм хүн байна. Би миний нөхөр Октябрийн 34 дугаар баазад жолоочоор ажиллаж исэн. Одоо би бол 3 хүүхэдтэй ийм хүн байгаа. Хүүгийн маань Бямбагийн Ууганбаяр гэдэг хар хорны 2 дугаар 10 жилийн төгссөн ган хоёрыг багштай ангийг төгссөн юм хүү байгаамаа. Миний хүн олон улсын одоо Жаникагийн шугамар Данипаг контракшнд ажиллаж байгаад 2007-8 оны үед бүгд найрамдах Исламын бүгд найрамдах Афганистан улсын нийслэл Кабул хотод одоо ажил хийж байгаа тэндээсээ ирж чадаагүй гэдгийг би урд өмнө телевизээр ярьжсэн. Ингээд хүүгийнхаа одоо бичсэн миний хүү бол Яруу найрагч юм хүн байсан. Олон сайхан шүлэг бичсэн. Тэр дундаас би Эрдэнэзуу гэдэг шүлгийг өнөөдөр одоо Эрдэнэзуу хийдийн маань 440 жилийн одоо энэ 7 сарын 4-5 тохиох гэж байна. Тэгээ Эрдэнэзуугийн талаар бичсэн шүлгийг эрхэм хүндэт үзэгч та бүхэнд толиулъя. Эглэхэн түмнийхэн дунд бурхан хэмээн алдарсан Эрдэм ухаан төгс Автай хааны бүтээл эмэгд өвгдий насан туршийн шүтэн Эрдэнийн цагаан суврахтай Эрдэнэзуу минь үү ус гал шороо салхин дэлгдээгүй нүгүй сүлд улаан хувьсгал гарлаач устгаж чадаагүй Эрдэнэ уудам талын нутгийнхаа зүрхэнд мөнх хадаастай улс түмнийхэн авралын одоор мөнхөрсөн түшээд хаан гомдоржийн өлгийн нутаг түмний хандаж юмцыг ангалсан их газар халахын үзэгслэн Данимагийн мөнхөрсөн гэгэн дүр халуун илгэн нутагт минь сүндэрлэн боссон дурсгал зулын хурлыг жилд нэг хурж цуглагсан олон сүсгтнийхэн сэтгэл санааг ариутгаж бурхан гэдэг инэрэнгүй гэдгийг ард олноон таниулж буйны үүлийг бүтээсэн тоотой хідэн ламтай ертөнцийн 7 гайхамшигтд багтаж ороогүй ч гэсэн ерөөл түмнийхэн дунд шүтэн болон мөнхөрсөн Есүс Христос мусульман элдв шашин олон жирлдээ гэсэн энхийг хүсгч бидэнд маань Эрдэнэзуугаас өөр Эрдэнэ хэрэггүй. 108 суврагын чинь тойрон мөргий зүрх сэтгэлийн гүнээс хайрлан мөргийё. Ингээд хүү маань 1993 онд яг гэртээ сууж агаад энэ шүлгийг бичсэн. Миний хүү бол одоо байсан бол Яруу найрагч байх хүү байлаа. Эрдэнэзуу хийд байгуулагдсан 440 хар хорин сумсангийн аж ахуй байгуулагдсны 70 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.